За өдрийн мэд залуучуулах бичлэг 32 хүрж байна. Тэгээд яагаад ингэж төдийгөөс өдөө хүртэл дахин ярьжсэн зүйлээ давтаж ярьж байгаа юм бэ гэхээр би халаалт хийж байгаа. Бичлэг хийхгүй, бичлэг хийлгүй нэлээд сар болсон. Тэгээд би хүн юм чинь төсөөрнө. Төсөөрсөн байдлаас гарахын тулд тухайн үедээ юу ярьдаг байлаа. Одоо өргөслүүдээ цаашаа юу ярих хэрэгтэй гэдгийг санахын тулд одоо бичлэгтэй хийж байгаа хэрнээ. Тэгэхээр тодорхой хэмжээний мэдрэмж одоо хөл бөмбөгөөр ирүүлтэй хөл бөмбөгөөр ч юм уу за эсвэл сүүлд монголчуудын амьдлах гараад байгаа Counter Strike-аар ч юм уу ирвэл тодорхой хэмжээний бэлтгэл хийсний дараа тодорхой хэмжээнд тэ ингээд цаг хугацаа зарцуулсны дараа мэдрэмж нь бүр ингээд маш өндөр түвшинд хүрдэн штэ. Тэгээд тийм хэмжээнд хүрэхийн тулд бичлэг хийх явцад ч гэсэн тиймэрхүү үе байдаг гэсэн хүнд яг ингээд бүтэн мэдрээд ирдэг тэ яг юу би ярих гэж байгаа вэ яах гэж байгаа вэ гэд. Гэтэ тэрийг ингээд удаан тавтахгүй удах юм бол ингээд боогоор алтах тийм зүйл байж болно. Тийм болохоор одоо энийг сайжруулахын тулд иймэрхүү норог бичлэгүүд хийж байгаа шүү. Тэгэхээр ойлгоорой. Яагаад нэг зүйлээ дахин давтдсан юм бэ? Яагаад өдөртэй юм бэ гэх юм бол угаасаа анханасаа тийм биш. Ер нь бол яг нэг хай левелд хүрээд ирэх юм бол яг жигдрээд ирэх юм бол надад тийм норог бичлэгийг шаардлагагүй болчихно. Илүү албан ёсны илүү ингээд гоё соёлтой те ингээд хүмүүстэй сууж байгаад ингээд ярддаг тийм бичлэгүүд хийх боломжтой. Одоогор бол тийм боломж байхгүй байгаа. За тэгэхээр өмнөх ярддаг сэдвүүдээ л ярина. Даваагийн яналхаг ярддаг. Яга ярд юм бэ гэхээр асуудлын гүн төлөвийг ухаж үзэж байгаа. Хосуудын асуудал одоо өөр хүмүүсийн асуудал өөр хүмүүстэй хүмүүжүүлэх тэгээ хүч чадал гэдэг зүйлд бэлгийн эрх чинь бол маш чухал зүйл ээ. Энийг бол би одоо яг 1000 дахь удаач хэлж магадгүй. Яагаад чухал юм бэ гэхээр та нарт би хэлдэж штэ залуужуулах гэх тэгэнгუут нэг ууланд ганцаараа сууж байгаа юм шиг болох гээд байгаа юм шиг төсөөл хүмүүс буудаг байхгүй. Тэгэхээр тийм биш. Харин ч таныг илүү хайр дурлалаа болоосоо илүү бидээ эзэн байгаасаа хүүсэндээ эзэн байгаасаа гэсэн үднээс зөвлөдөг. Миний тухайч гэсэн ер нь бол хөв хүний амьдрал шүү дээ. Одоо яг урт наслуудаг сүмийг төлбөлдөг, Монгол төлөөлдөг хүн гэдэг зүгээс биш. Тэгээс үчэнийг төлөөлдөг гэдэг утгаараа биш. Зүгээр л энэ хүн тэг ингээ 25 таа энэ залуу яг юу бодд юм бэ гэдэг зүйл төр бол тэг багасаач тэр ер нь бол миний хүсэл мөрөөдөлд заавал хостой болох гэдэг зорилго бол өмнөч тэр одооч тэр байгаа. Гол нь бие махбодоор ойлголцохоос гадна оюун ухаанаар ойлголцох. За бие махбод оюун ухаанаар ингээд ашигтай нөхцөлийг үүсгээд хийнтэй охирол учруулах харилцаа үүсгэж болно тийм үү? Тэгэхээр надад ч тийм үүсгэсэн харилцаанд үүдэг. Гэхдээ тодорхой хэмжээнд үе шатаад дуулаад унсан байхгүй болсон тийм харилцаанд байгаа. Одоо шинээр үүсгэж явж байгаа харилцаач байгаа. Заавал эрэгтэй мөтөн хүмүүсийн харилцаа гэлтгүү. Гол нь яг хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр тэг ингээд нийгэмдэр угаасаа ингээд эрэгтэй хүнтэй харилцдаггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүнтэй харилцдаггүй эрэгтэй хүн гэж байхгүй байхгүй. Тэгэхээр бид нар ингээд цаг үе тутамдаа эсрэг хүснэг харилцдаг. Тэгтээ энэ заавал дотн харилцаа байх хэрэгтэй биш байхгүй. Зүгээр сэтгэл татам эрэгтэй байх, сэтгэл татам эмэгтэй байх гэдэг чинь угаасаа маш том амжилт байдаг. Тэгэхээр ийм том амжилтанд хүрэхийн тулд бид нар яах хэрэгтэй юм бэ гэхээр эхлээд өөрөөсөө өөрчлөх хэрэгтэй. Өөрөө яг эхлээд хүүсэндээ багтах хэрэгтэй. За дээрэс нь түүсийн тэнцвэр гэдэг зүйлийг барих хэрэгтэй. Жишээлбэл ишүүд байдлын хит туйшралт ингээд монголчууд ялангуяа их автдаг. Тэр нь юу юм бэ гэхээр биер хүн гэ тэ ингээд залхуу байх ч юм уу, хайрлах сэтгэлгүй байх, үзий ядах, үл итгэх тэ. За тэгээд ишүүд байдал гэдэг зүйлийг одоо нэг унсан машин, унтсан хүүхэн, за эсвэл ингээд цэрэгт явсан, за эсвэл нэг юм байгаа байдал дүү төрөх тэ ингээд бие авч явах байдлаар нэг дүнх гэдэг. Мэдээж тодорхой хэмжээгээр хүнд ишүүд байдал хэрэгтэй ч гэсэн тийм буруу байдлаар илэрхийлэх шаардлага байхгүй. Одоо юу гэдэг заавал гадаад байдалтай нэг тийм айхтар хүн ишүүд байх албатай биш. Харин дотоод нуруундаа тийм ингээд ноён нуруутай, холч ухаантай, уужуу тайван гэдэг нэг иймэрхүү сайн чанарууд байна шүү дээ. Тэгэхээр эртний тэр сайн чанаруудын суралцах хэрэгтэй болохоос биш. Мөнгөн төдий заавал ир хүн байх албатай биш ээ. Дээрэс нь бид нар яг тэгээ мундаг эрэгтэй хүн байхын тулд за ингээд одоо яг сая харуулсан юмтай адилхан тий дотн харилцаандаа ч гэсэн мундаг байхын тулд та яг ингээд дотн харилцаандаа мундаг байхын тулд ганц бие харилцаандаа аюу мундаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэх юм бол хүн дотн харилцаандаа ч мундаг гэж чадна. Тэгэхээр эхлээд хүн би хий юм бэ? Эрэгтэй хүн гэж яг хий юм бэ? Би яг ямар утга учиртай юм бэ? Би ямар бүтцтэй юм бэ? Тэ? Миний амьдралын зорилго юу юм? Гэх мэтчлэн олон зүйлсээ ойлгох хэрэгтэй. Дээрээс нь залуу наснд бол
ингээд бэлгийн эрчим гэдэг бол үр удмаа үлдээх эсрэг үүснээ татах гэдэг чиглэлд ингээд хөгжүүлж байгаа шүү дээ, тий. Арьс илүү гоё болгодог, бэр чадaltaй болгодог. Тэ ингээд за фитнес дээр одоо сүүлийн багш нар ч гэсэн зааж байгаа. Тэгэхээр ихшүүд байдлыг ингээд бэлэгддэг, хүч чадлыг бэлэгддэг, оюун ухааныг бэлэгддэг зүйл бол энэ даавар, ихшүүд даавар мөн. Гэхдээ энэ заавал дандаа тийм байх хэрэгтэй биш. Жишээлбэл 40 юм уу 50 60 наснаас хойш хүн заавал тийм үр удмаа өгдөг чиглэлд анхаарах болж штэ. Илүү хороо ертөнцийг таних, илүү ингээд тэ том зүйлсийг ойлгох, илүү бүтээлч байх те. Улс төрийн хүрээнд юм уу бизнесийн хүрээнд эсвэл ингээд нийгэмдээ зөв соёлыг бүтээх ингээд олон том зүйлсийн тухай бодож эхэлдэг. Тэр үед ч гэсэн ер нь бол энэ бэлгийн эрчим гэдэг зүйл хэрэгтэй байдаг. Дээрээс нь эрүүл мэнд гэдэг зүйлийг бэлгийн эрчимгүйгээр төсөөлөх арга байхгүй. Та ингээд дотоод мөн чанараараа тэ ингээд залуу насыг бэлэгддэг зүйл яг юм бэ гэхээр бэлгийн эрчим баггүй юу. Тэгэхээр та бэлгийн амьдралтаа юм уу ганц бий байхтаа ч тэр тодорхой хэмжээнд яг зөв төлөвшил, зөв ингээд дүүрэн байдал байхгүй болвол танд ингээд угаасаа дутуу байдал маяг мэдрэгдэн. Тэгээд ингээд яг өөрийнхөө хүүсэнтэй багтаж амьдарч чадахгүй байх магадлал гэсэн. Тэгээд дээрэс нь манай пэйжийн зүгээс харин яг сая хэлсэнтэй адилхан юу гэж бодд юм бэ гэхээр эрэгтэй хүн бол эрэгтэй хүн шиг, эмэгтэй хүн бол эмэгтэй хүн шиг байгаасаа гэж бол хүсдэг. Хүндэл хүсдэг. Гэхдээ тэр нь тийм өнгөн байдлаар биш. Дээрэс нь хүн ер нь иршүүд байдлыг зөв зохицохын тулд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгоод яг юм балансын зөв барьснараа дамжуулаад зөөлөн сэтгэлтэй, хүнлэг энерги, оюун ухаантай, гэсэн мөртлөө хүч чадалтай хүн болох боломжтой байхгүй юу? Дан ганц нэг хүүсийн төлөв рүү ингээд байх юм бол ингээд хүн өөрийнхөө хүсэндээ ч багтаж амьдарч чадхаа болно. Дээрс нь хүнлэг энерги байдал гэдэг зүйлсийг ч гэсэн эсвэл амьдрал гэдэг зүйлийг ч гэсэн голцоо барьж чадхаа болчихно. Эмэгтэй хүн ч гэсэн хитрхи эрэгтэй хүн шиг те ингээд хараал мараал хилдэг бүдүүлэг одоо те эсвэл ингээд одоо хит их юм нандин биш байх юм бол ингээд те ингээд үйл хүндлэлийг ингээд өөрөөдөө бол нийгэмд авдаг шүү дээ. Тэгэхээр яг тодорхой хэмжээний зөв эмгтээлэг байдал, нандин байдал те эмгтээ хүний яг онцгой чанар нь юу юм бэ гэхээр одоо хэрэв хүн адилхан махан биетэй байхгүй юу. Гэхдээ оюун ухаан болон зүрхсэтгэлийн энэ төр байдлуудаараа илүү ялгардаг шүү дээ. Эмгтээ хүний тухайд болохоор зүрхсэтгэлийн орон зай нь илүү хөгжсөн байдаг. Тэгээ тэндээ илүү мэдрэг байдаг бол эрэгтэй хүний хувьд болохоор оюун ухааны орон зай те бодол сэтгэл байдал энэ зүйлс нь илүү ингээд зөөлөн сэтгэл гэдэг зүйлс нь төвлөрөхөөс илүү бүтээлч байдал тэгээ ингээд цаг хугацаа орон зайг ингээд судлах тэ эндээ нийцүүлж амьдрах хүч чадалтай байдалтай илүү тулгуурж амьдардаг бол эмэгтэй хүн болохоор илүү зүрхсэтгэл төвтэй амьдардаг ба. Тэгэхээр яг хүн болвол гэхдээ яг зөвхөн оюун ухаан төвтэй байгаа хэрэг байхгүй зөвхөн зүрхсэтгэл төвтэй байгаа хэрэг байхгүй хоёулын дээр намжилттай байх хэрэгтэй. Тэгэхээр эндээс ч гэсэн бас бид нар харах боломжтой байхгүй. Хүн бол нэгдүгээр энерги бит. Хүний ингээд оршдог энэ махан бие оюун ухаан сүнс гэж байвал оюун ухаан сүнс нь болохоор бодлын орон зай, зүрхсэтгэлийн орон зайд дандаа хийсвэр төлөвт байгаа. Махан биеийн бодиттой төлөвт байна шүү дээ. Тэгэхээр хоорондын зэрэг амжилттай авахын тулд аль зүйлээ хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр эрэгтэй хүн ялангуяа эмэгтэй хүнийг ойлгохын тулд зүрхсэтгэлийн орон зайгаа бүтээх шаардлагатай. За харин махан биеийн тэгээ дотоод нь харилцаа эсвэл энерги бэлгийн эрчмээ зөөр хөрөх хэмжлэн төр зүйлсийг суралцахыг хүсэж байгаа бол мэдээж номон дээр юм тааж байгаа. Би одоо сошиал дээр яг 10 минутанд бичлэг багтааж хийж байгаа учраас энэ сэдвийг бол багтааж хийж чадахгүй. Гэхдээ ямар ч гэсэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм бэ гэхээр хүүсийн хит туйлшрал, хит нэгд хүүсийг хит тавмгаалуулах байдал. Дээрээс нь хөгжлөө ойлгохгүй байдал, эрэгтэй эмэгтэй хүнсийн зөрөөг ойлгох байдал. Эсвэл эрэгтэй эмэгтэй хүүс хамаарахгүй бидний ойлгох ёстой зүйлийг илүү сүртэй сайн ойлгох юм бол бид нар илүү зөв амьдарч чадна. За мөн ер нь бол энэ бид нар яг ингээд илүү урт нас гэдэг зүйлийг ойлгохын тулд дотоод хүч чадлын их үүсвэр болсон бэлгийн эрчим гэдэг зүйлийг ойлгох шаардлагатай. Энэ бол тийм аимшигтай сэдв биш. Гэхдээ тийм байнга яриад ах сэдв биш. Буруугаар тэ хин нэг буруугаар ингээд тэ садар самуун дуруу татах байдлаар ярих хэвээр зүйл юм биш. Харин бид нар зүгээр л энэ зүйлийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Бид нар ойлгоогүй зүйлээсээ айдаг, бид нар ойлгоогүй зүйлээсээ алдаа гаргадаг, ойлгоогүй зүйлээсээ дамжуулаад тэг ингээд ганц бие байдлаач удаан хадгалж чаддгүй. Жишээлбэл залуучууд хэд чинь эмэгтэй хүнээс хол байх хугацаа маш богино болсон. Жил юм уу, за 6 сар ч юм уу эмэгтэй хүн эсрэг хүснээс хол байхыг баг гавь юм шиг ярьдаг болсон. Гэтэ хүн илүү урт удаан хугацаанд ганц бие байгаад илүү олон зүйлсийг бүтээх боломжтой. Дээрээс нь оюун ухаан зүрхсэтгэлээ олсны дараа хосоо илүү зөв сонгох боломжтой. Мөн хосын харилцаа гэдэг бол зөвхөн яг юм махан бие харилцааг хэлдэг, оюун ухааны харилцааг хэлнэ. За мөн сүүлдээ бол урт удаан хугацааны турш олон жилийн турш бүтээсэн бүтээл нь үнэхээр амжилттай байх юм бол сүнслэг холбоосыг бас жинхэнэ хайр дурлал, жинхэнэ зайнаа, жинхэнэ
гэр бүл гэж хэлэх баг. Тэгэхээр бид нэр дандаа алдаж сурах биш. Атгасаа өмнө өөрийгөө олцсон байвал хин хин өөртөө зөөр бүтээсэн байгаад очрвол энэ харилцаа илүү тав тухтай байх боломжтой. Санхүүгийн хөвдөч төр, харилцааны хөвдөч төр. Тэгэхээр эхлээд өөрийгөө олъё, дараа нь гадаах хүмүүстэй харилцаа. Тэгэхээр энэ бол эртнээс байж ирсэн энэ төгсдөө хүмүүсийн амьдралын ухаантаа мэддэг. Гэсэн мөртлөө хаяа үд ингээд сүртэй бодож үзэхгүй бол анзаардаг. Тэр сэдвээр ярьлаа. Тэгээд тэрөө эргэжтэйчүүд тусдаа ингээд зүлгээ авах хүсэж байгаа зүгээр тэр номоо бодолцож яв. Дээрэс нь би өөрийнхөө мэддэг зүйлийг л зааж өгч чадна. Зарим зүйлсийг яг биеэрээ туулаагүй зүйлсийг ярьж өгч чадахгүй хаа.